үнэн ба зөв цаг. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ та бүхэндээ өчигдөр ингээ хүргэе. Үнэн ба зөв нугаас бэлтгэн хүргэж байгаа үнэн ба зөв цаг нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг надтай хамт хөтлөхөөр үнэн ба зөв номын дарга Отгонбаатар хүрэлцээрсэн байна. Өчигдөр баярлалаа. За телевиз үзэж байгаа түмэн олондоо орой мэндийг хүргэе. Мөн үнэн ба зөв намаас явуулж байгаа үнэн ба зөв цаг нэвтрүүлгийг хамтран хөтлөхөөр үнэн ба зөв намын ерөнхий нэрийн бичгийн дарга Батгшиг хүрэлцээрсэн байна. Баярлалаа. За өмнөх нэвтрүүлгүүдийн дараагаар бидэнтэй холбогдсон иргэдийн сэтгэгдэл, иргэдийн үзэл бодлыг бас нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэдэг байгаа. За тэгвэл өчигдрийн нэвтрүүлгийн дараагаар бидэнтэй хэн холбогдвоо гэж. За өмнө гоо аймаг Мандас хүмүүс бидэнтэй холбогдсон хүний хөдөлмөрийг хизээч үнэн зөвөр үнэлдэг тим систем алга болчлоо гэж. Хүний хөдөлмөрийг юусаа огт үнэлэхгүй байна гэж нэг ах уцтаж хэлсэн. За нэрээ бол нууцсан байна. Нэрээ нууцч байгаа нь учиртай байх гэж ойлгосон. За миний хийсэн ажлыг бол аль нэгэн нам эвсэд бол үнэлэхгүй байна. Тэр одоо тусмаа тий ардын нам бол миний хийсэн ажлыг бол үнэлэхгүй байна гэсэн. За тэдний бий болгосон нийгмийг бол тий хараад одоо сэтгэл амар үдэж байна. Тийм учраас хоёр дүүдээ амжилт хүсье гэсэн юм сайхан сэтгэлийн угаас ирүүлсэн байгаа. За наад дээр чи нэг жоохон комент хэлчихв. За тий. За ахтай холбоотой юм гэвэл яг Монголд өнөөдөр юу болж байна гэхээр ялсан нам төр бол ялсан намын гишүүдэд үйлчилж байна. Тэ өмнөгөө аймгийн тэр суман дээр Манлай суман дээр одоо ардын нам ялсан бол ардын намынхын гишүүдэнд юм хийсэн бол тэр нь төрийн шагнал очдог, тэрэнд халамт очдог. Нөгөө талын ардсан нам нь өөр нам, энэ нам биш энгийн иргэд байх юм бол тэрэнд өнөөдөр юу ч үйлчилдэггүй. Өнөөдөр энгийн ард түмэн бол өнөөдөр шагнал урамшуул хийгээд одоо төрд үзүүлж байгаа, улс орондоо зүтгэж байгаа юм бодит өнлөөж чадахгүй. Ийм өнөөдөр Монгол ийм тогтолцоо гаж тогтолцоо үүсэлж байгаа. Тийм учраас үнэн ба зөв намын хувьд бол бодлого бол одоо ард түмэнтэйг дэгш ханддаг. Тэ? Энэ бодлогыг бол бид нэр өнөөдөр гаргаж тавьж байгаа гэдгийг бас хэлэхэд сайхан байна. За, ер нь бол тийм нэг намаар талцдаг, бие бинийгээ одоо жалга догны үзлээр хахчин гадуурхдаг энэ системээ болох хэрэгтэй. Монголчууд өөрсдөө байгаа энэ ухамсараа хутгнаа хөтлөх ёстой гэж хараад байгаа бидний хувьд бол за дараагийн нэг сэтгэл байна. За хөвсгөл түнэл сумаас, хөвсгөл аймгийн түнэл сумаас за хөрөг гэдэг иргэний сэтгэл байгаамаа. Их ард түмний итгэл найдвар бол мөгцсөн байгаа шүү миний хоёр дөө. Хинт ч итгэхээ байсан. Тэр итгэл найдварыг олж авах ямар гарц гаргалгаа дүүнэр минь сайхан ярьж өгөөч гэсэн ийм сэтгэл ирүүлсэн байгаа шүү. Тэгээд ихчтэй маш их баярлалаа. За мөн Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумаас ойдв гэдэг ах холбогдсон. За би бол танаа намд одоо гişүүнээр исмээр байна. Ахыган бүртгээд өгөөч. Өнөөдөр настай хүн гэж голохгүй бол намайг өнөөдөр намдаа исүүлж өгөөч. Бид улс орноо сайхан болгомоор байна. За би бол залуудаа цэргийн байгууллагт 20 жил офицер ажилласан. Одоо бол ингээд тэтгэвртэй гараад мал дээр гарцсан байж байна. Өр хүүхэд минь 6 өр хүүхэдтэй тэд маань бол томроод сайхан амьдарч байгаа. Гэхдээ улс орныхоо ирээдүйг бодглохоор бол би амар байж чадахгүй байна. Тийм учраас улс орныхоо ирээдүйг хойч үеийн төлөө өнөөдөр ядарсан ард түмний та хэдийн хилээд байгаа ядарсан ард түмний зовлон дундаас итгэл найдвар болж гарч ирж байгаа танаа намын хамт олонд баярлалаа. Дүүнэртэй амжилт хүсэж байна. Ахыгаа заавал намын гишүүнээр бүртгэрэй гэж хэлж байгаа. За энэ бол өнөөдөр Монголын ард түмний яг эх орноо сайхан болгох тэр ив нэгдлийн эхлэлийн түүчээ улсуудын нэг юм аа. Тэ? Өнөөдөр үнэн ба зөв намаас явуулж байгаа үнэн ба зөв цаг нэвтрүүлэг 3 дахь өдрийнхөө 4 дахь өдрийнхөө дугаарыг хийж байна. За энэ өмнө гарсан 3 өдрийн дугаартай ард иргэд хөдөөнөөс холбогдоод бид Монгол улсынхаа 53 сумтай холбогдож тэ бидэнтэй уулзсаар 147 хүн бол үнэн ба зөв намд элсиа гэдэг энэ саналаа илэрхийлж байгаа маа. За энэ бол Монгол түмэн бол энэ хоёр намд дүнгийн тавьсан. Ард түмэн бол дүнгийн тавьчих. Одоо ард түмэн ямар гарц байна гэдгийг өнөөдөр хайж ирсэн байна. Тэр гарцсан зөв цэвэр улсуудаас бүрдсэн сайн бодлого, сайн үзэл санаа байгаасаа гэж хүсэжсэн байна. Тэгээд бид бол өнөөдөр нэвтрүүлгээр өдөр болгон намынхаа үзэл санаа, үзэл суртал, мөрийн хөтөлбөрийг бол ард түмэндээ дэлгэж байгаа саналыг бол өнөөдөр хэлж байгаа, тийм ээ? За өнөөдөр бас нэг утсаар дуудлага олж ирээд бидэнтэй бас хаан сэтгэлээ хуваалцсан. Сонгон найрын дүүргийн 22 дугаар хооны 300 гаруй өрх бол ус тоггүй байгаа тухай ярьсан.
За усгүй байна. Усгүй байгаа гэдэг нь болохоор ерөнхийдөө бол 2 буудлаар бид нар усандаа хүрч байна. За тоггүй байна гэж ярьсан. За тэгээд дээрээс нь сургууль дээр хүүхдүүд бол сургуульд явахын тулд 6 буудал хол газар алхаж байна тухай ярьсан. За тэгээд өөрөө хүүхдээ айлахгүй тулд орой одоо жишээлбэл орой болонгууд бид нэр 3-5 лаа хасааж амьдарч байна гэж. Бид яг хэддүгээр зуунд амьдраад байна. Энийг ойлгохгүй л хэддүгээр зуунд амьдраад байгаа юм байна. Өнөөдөр 21-р зуунд амьдрчаад бид нэр лагуу сууж байна, усгүй байна гэдэг бол энэ одоо нэг амьдралын баталгаа хаана байгаа юм бэ гэдэг нэг юм гарч ирж байна. Тэг хэддүгээр зуун гэдгээс улдаар төрөнд нь хэдэн удаа бид хөлөгтүүлсэн бэ? Ямар аимшигтай хурцсан бэ гэдэг юм гарч ирж байгаа. Мэдээж тэр тойргийн ард иргэдээр нэг нөхөр дэвшгээд очиж байгаа энэ хоёр намаас. Аль нь ч яваад утсан бид тогтоо болгоно, бид устаа болгоно, та нарыг жаргаагаад өгнө, баргалж усын чин гэрээ чин гадаа асраад савнд чин хийгээд өгнө гэдэг имэл имийг өнөөдөр ярьж тэнд мөрийн хөтөлбөр дэвшүүлж гарч байгаа. Яг энэ хоёроос нь нэг гишүүн гарсан л гэж таараа. Яг тэгсэн байлаа. Тийм энэ хоёр жил ерөөсө хурж ирээл за бүгдийг чинь өстө гоё болно. Ер нь бол ингээд сонгуулийн үед нэг юм амлдаг тийм бүх юм чинь амьдралын чинь өстө алга уруулахын төдөө гоё болгоно гэдэг энэ одоо амлалтууд бол дэний юм байна. Бид мөрийн хөтөлбөр яриад мөрийн хөтөлбөрийнхөө дагуу бид нэр хийж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна л да. Тийм эцэнгүй мөрийн хөтөлбөр ярьдаг. Манай намын бидний тавьж байгаа олон түмэндээ тавьж байгаа энэ саналд бол ерөөсөө эзэнтэй мөрийн хөтөлбөр. Биелэх энэ өнөөдөр Үнэнбаатар Зөв намын ард түмэнд тавьж байгаа санал бол зүгээр цаасан дээр бичсэн төлөвлөгөө биш ээ. Энэ бол судалгаа шинжилгээтэй бодит ажил хэрэг болох одоо ард түмэнд тавьж байгаа санал. Энэ өнөөдөр биелээд ирэхин цагт ард түмэнд үнэн олдоод ирэхин цагт за үнэхээр энэ залуучууд үнэн ярьж ээжээ үнэхээр зөв юм сонгож ээ гэдэг энэ ард түмний магнай тэнийг баяр жаргал нь бид болно. Энэ бол бидний өнөөдөр энэ намд өнөөдөр зүтгэж байгаа энэ улс орноо сайхан болгоё гэж байгаа энэ залуучуудын хүсч мөрөөж байгаа юм ард түмнийхээ магнай тэнийсэн жаргалыг харах нь бол бидний одоо туйлын эрхэм зорилго байгаа юм тийм ээ. За эндээс бол бид нар нэг юм энэ худал амлалт хийдэг, биелэхгүй амлалт хийдэг энэ цаг үеийг ардаа орхиё. Өнөөдөр яг улс орныхоо бодит хийж чадах зүйлээ амладаг энэ тогтолцоог өнөөдөр бид бүрдүүлэхийн төлөө эндээс ийм улсууд Үнэнбаатар Зөв намаас хэлсэндээ хүрдэг, ярьсандаа хийж чаддаг ийм хүмүүсийг Үнэнбаатар Зөв намаас шалгуур өндөртөө гаргаж ирэх энэ бодлогыг бол бид нар өнөөдөр тавьж байгаа. Тийм ээ? За өнөөдөр бид нэр яг юуны тухай ярих гэж байна гэж ерөнхийдөө бол монголчуудын хөгжил юутай холбоотой, залуучуудтай холбоотой юу те? Залуучууд хэрхэн одоо ажиллаж амьдарч чадвал залуучууд эх орноо өөрчилж чадах вэ? Залуучуудын дуу хоолой нь юу байх юм? Залуучуудын ерөнхий уриалга нь юу байх юм? Тэр талаас мөн дээрээс нь эрүүл мэндийн салбарын талаар өнөөдөр голчиж ярья гэж. Өнөөдөр эрүүл мэнд хэрхэн алдагдсан, Монгол хүний эрүүл мэндийн асуудал ямар хөө төвшөнд байгаа энэ төр засгийн үйлчилгээ эрүүл мэндийнхээ ард түмэндээ хүрж байгаа мó гүм үү? Тэр эмнэлгийн чанар ямар байгаа юм бэ? Олон улсад өнөөдөр эрүүл мэндийг хүний эрүүл бодлогыг хэр барьж байгаа юм бэ гэдэг талаас нь бид нар бас ярилцъя гэдэг зүйлийг хэлж байгаа. За нэвтрүүлгийн дор бол холбоо өрх утаснууд гарч байгаа. За манай ард иргэд энэ утсаар холбоо өрөөд өөрсдийнхөө одоо санал асуултаас гэсүүлээ тий хийж ярих урам өөх сайхан үгсээ өнөөдөр хэлж болно гэдэг зүйлийг хэлье. Мөн Facebook хуудаснаа Үнэнбаатар Зөв нам пэйж хуудасаас давхар нэвтрүүлгийн лайв явж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За өнөөдөр явсан сонирхолтой олонд бас хүрсэн зургуудаас би та бүхэнтэй бас эхлээ нэвтрүүлгийнхэнд хүргье гэж бодож байна. За энэ дээр болохоор бензин хайрл гэж байгаа. Тэгээ газрын тосон дээр бид нар бол байгаа юм. Газрын тос манай Монголд байна уугүй байна. Газрын тосны баялаг нь байна уугүй байна. Гэтэл бид нар Оросоос ч юм уу Хятадаас ч юм уу өөр орноос бензин хайрлах гуугаад байж байна. Яг энэ зураг. Тэг. Уранаас бензин гаргаж байгаа газрын тосон ч байна. Энд яагаад төрийн бодлого байсангүй вэ? Өнөөдөр Монголдо бензин үйлдвэрлэлий гэдэг ажлыг өнөөдөр Монголын нэр бүхий эх орон цэцгэлгээтэй хүмүүс хийж эхэлсэн байт юм аа. Өөрийнхөө хөрөнгө мөнгөөр өнөөдөр судалгаа шинжилгээний ажил явуулаад өөрийнхөө хөрөнгө мөнгөөр одоо лаборатори шинжилгээ өгөх тогтоолгоод ингээд явсан байдیں۔ За тэр улсуудаа дэмжсэн төр хаана байгаа юм бэ? Тийм ажил хийж байгаа улсуудаа нөгөө нэг айхтар нэртэй бондын зээлээсээ зээл болгосон улсууд нь хаана байгаа юм бэ? Энэ төрийн бодлого өнөөдөр буруу үйлчлээд байна. Өнөөдөр дайчин тамсаг гэдэг газар дээр өнөөдөр хичнээн жил хятад руу өнөөдөр Монголын нэвтэд зөөж өрөө. Яагаад бид дээд талд нь газрын тосныхон дээр суучаад 30 жилийн хугацаанд Монголын төр тийм өнөөдөр бензинээ гаргачих газрын тосоо нэг
үйлдвэрлэж ийм улс орн болж өнөөдөр чадсангүй. Энийг яагаад хийсэнгүй? Энийн зорилго нь юу юм бэ? Ерөөсөө Монголын төрд байгаа энэ дарга нар муу хэлээд буруутгаад байгаа юм биш ээ. Бид муу хэлхийг хүссэндээ хэлээд байгаа юм биш. Зүгээр л энэ өнгөрсөн цаг хугацаанд энэ хүмүүс яагаад юм хийж болсонгүй гэж. Хийх хүссэн улсуудаа яагаад намаасаа шахаж хавчиж гаргасан бэ гэдэг л асуудал байна. Асуудал байна. За одоо зүгээр би нэг ганцхан юм зүгээр нэмээд хэлэхэд өнөөдөр энэ хоёр намын дарга нарын орон нутагт очиж хийж байгаа уулзалт гэж ямар хөө төвшөнд толт юм бэ? За ард иргэдтэй очиод уулзъя. Сумын засаг дарга нь хуралд ард иргэдийн цуглуулаа гэж байгаа. За ингээ хуралд ингээ суугангууд энтхийн игнэнд нь ардын намынхан суудаг. За хоёр хуваагдсан. Энтхийн игнэнд нь ардсан намынхан суу. Гэхдээ игнэ учиртай. Игнэний хамгийн урдлаар тухайн сумын настай бурлууд суун. Хоёр намын одоо настай бурлууд. За дунд талд нь хэн суудыг? Хүчээр орж ирсэн төрийн албаа агчид суун. За хамгийн ард талд нь хэдэн залуучууд суунаа. За дараагд нөгөө нэг өвдөхтэй 9 ширээ гомдлоо ярина. Ерөөс бодлын бүтээй гэж ярихгүй. Хэнийг өөрөө төрд ажиллаж идэг. Тэгсэн мөртлөө төрөө мулаалт нь суугаад байна. Ингэнэ л гэж суудаг. За ингээд сууж идэл мэдээж ардуур учир ойлгодог залуучууд бусдын иргэшээд орж ирээг болохоор дэмий имэр биш гарах уу гараа гэд нэг хоёроор гараа бичнэ. За ингээд сууж идэл хүчээр сууж байгаа төрийн албаа агчид урдууран сайхан буурлууд суун. За ингээд хурал дууслаа манай ард иргэд хэлэг санал шүүмж байна уу гэж хурал удирж байгаа сумын засаг дарга хэлэндээ. За тэн дундаас сургуулийн захирал ч юм уу босоод асуудлаа танилцуулна. За мэдээж дараагийн өдөөс ярьж байгаа ингээ гар урам жичрээд сандраад за дараагаа одоо манай сургуульд нэг ийм асуудлууд байна гэж яг асуудал ярихчээд хурал өдөрдөөсөн дарга та суу би таны юм жичтэй ярьчих. Эндээс манай намын Балтангой өглөх гээд байна гэж. За Балтангой бол бэлдсэн хүн. Босчроод юу ярих вэ гэхээр манай намын сонгогдсон улсын их хурлын гишүүн гэрээд бидэнтэй уулж байгаад их баярлалаа. Чи бол одоо стар түмэнтэйгэн тулж ажиллаж байгаа сайхан хүү байна. Чамаараа бахархаж байна гэж хэллээ. За хурал хаалаа. Дарга гараа явлаа. Ороод сумын даргын нөгөө нэг өрөөнд ороод нэг шил юм задлалаа. Ярьлаа. Том юм ярьлаа. Өөрийнхөө эрх хэшгийг ярьлаа. Гараа явлаа. Монголд өнөөдөр төр ингэж л ажиллаж байна. Ард түмнээс холтчих. Бид энэ тогтолцоог л өөрчлөе гэдэг байна. Ард иргэдийн дунд ороод яг ард түмнээ өрөөлөд манлайлаад ажилладаг. Төрчлээд явдаг. Ийм төр засгийн өнөөдөр түшээдийг өнөөдөр бий болгохын тулд л үнэн ба зөв нам өнөөдөр зөв системийн төлөө ярьж байгаа. Тийм ээ? За одоо энэ дараагийн зураг сабат шиг комментлож явах ярив. За энэ бол ерөөсө мөнгөнд бол тийм ээ? Ерөөсө мөнгөний өмнө бол хэн бүхний дуу хоолой хавчигдж байна. Мөнгөний өмнө бол одоо тий эрх мэдэлтний бол одоо ам бол тий таг дуугаа болж байна. Мөнгөнд бол бүх эрх мэдэл очижээ гэсэн ийм одоо сэтэл санааг төрүүлсэн зураг байгаад байгаа юм. Тий. Мөнгө бол мөнгөний эзэдээ тий. Мөнгөний эзэдээ тий. Тэгээ яг энийг мэдж байгаа учраас энэ дарга нар зөвхөн өөрсдийг нь баяжуулах юм хийж байна. Яаж би ямар технологиор баяжих вэ гэж. Тий. Би баяжчих юм бол ямар ч үнэнг би нууж чадах юм байна. Гэж ард түмийг мартаж байна. Тийм учраас манай ард түмэн энэ дэр нэг ухаантай байгаа. Сонгуулаар зөв сонголт хийгээд ерөөсөө их оромж байна гэдэг бол их амархан. Жижигхэн зүйлээс эхэлдэг. Зөв сонголт хийхээс. Одоо манай намын зөв, манай монголчууд хэлээс зөв л хүнээ сонгох юмсан гэдэг шин. Тэгэхээр тэр зөв сонголт хийхээс чинь их оромж үзэл эхэлж байгаа маа. Монголын ард түмэн нэг л юм хүсэж байна. Ил тод байдлыг л хүсэж байна. Манай намын үндсэн зорилго бол ил тод байдлыг л бий болгоё гэдгийг л олон түмэндээ хэлээд байгаа. Тийм ээ? За тэгэхээр өнөөдөр шудраг үнний төлөө зөв сайхан зүйлийг хүсч мөрөөдж байгаа улсууд маань нэвтрүүлгийн дор гарч байгаа утсаар холбогдоод байгаа. За дуудлагыг авж байгаа манайхан ярьж байгаа та бүхэн нутаг усаа хэлэх үү байх уу гэдгээ өөрөөсөө мэднэ. За ингээд дараагийн нэг өнөөдөр явсан бас сонин одоо төр засаг ямар хөө төвшөнд би бүрлдээд байгаа юм бэ гэдгийг нэг харуулах ийм одоо мессежийг би та бүхэнд харуулъя. За комменттэй хэсгээс нь уншаа яваарай. За нийслэлийн 8 орны гишүүн та 2018 оны
татвараа 1.5 сая 2017 оны 10 сарын 15-ны өдрийн дотор ардчсан намын хаан банкны тэд дансанд тушаануу нийслэлийн намаа гэсэн. Эн чинь нөгөө нэг яриад байгаа 60 тэрбум чинь шүү дээ. Эхлэн нь шүү дээ. Энэ хүүхдэн төрж байгаа. Нөгөө 60 тэрбум чинь хүүхдээ үлгээтэж явж байгаа. Энэ бол төрцөн байна л да. Тэгээд ингээд алхаад гიშгэ явж байгаа. Хөд болж байгаа байна. Нөгөө сандуугийн ярьсан 65 тэрбум ардын намынхны нөгөө муухай гэдэг тэрбум чи юу гэсэн юм бэ? Яг төрийн албан таныг тэнд тавина. Тэгэхээр та тэдэн төгрөгийн татвар төлөөл гэдэг хэсгийг ярьсан байхгүй юу? Энийг нөгөө ардсан намын шүн гэдэг юм. Бабаа байна. Энэ мөнгө ингэж ярьж болохгүй гэдэг. Гэтэл ардсан нам өөрөө энэ мөнгө тавьж байгаа. Одоо нийслэлийн намын хорооны гишүүн бол сая 500 мянган төгрөг төлөх ёстой л гэж байна. Гэтэл үнэн ба зөв нам нэг ч хүнээс одоо та тэдэн төгрөг өгөө улс төрчлөхын тулд улс орноо засахын тулд та тэдэн төгрөг өгөө гэдэг шалгуур тавихгүй байгаа. Тэгээд бидэнтэй хамтарч ажиллаа дараад нь юу яа? Тим суулт очоо гэдэг шалгуур бид нэр тавихгүй байгаа. Ерөөсө хин та хүн та энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та улс орноо хамгийн сайн авч явах хамгийн сайн ариун цагаан хөдөлмөр гаргана. Тэр хүн та өнөөдөр эх орноо удирдаач, сумаа удирдаач, улсаа удирдаач, тэ сургуулийг удирдаач гэдэг би ийм болцол тавьж байгаа. Мөнгөний босод тавьсангүй. Гэтэл өнөөдөр ардсан нам өнөөдөр нийслэлийн намын хорооны гишүүн нь сая 500 мянган төгрөг өгөх юм байна л да. Сая 500 мянган төгрөгийг өгөөд тэгээд шудраг өмнөний төлөө явна гэдэг гоймох худлаа яа. Ийм имийг өнөөдөр хийгээд өөрсдөө хийгээд тэгээд нөгөө талдаа нэг гой ариун цагаан юм шиг ардын намынхын 60 тэрбум шүүжидэг. Монголын ард түмэн энэ хоёр нам дүн тавьсан үнэхээр зөв дүн тавьсан байна. Энэ хоёр биш юм байна гэж. Энэ хоёр л ялгаагүй юм байна. Ялгаагүй гэдгийг нь монголчууд нэг товчхоо үгээр хэлсэн. Тэр нь манан гэж манан юм байна гэж. Тэгэхээр бид бол ийм шалгуур тавихгүй. Улс орны тийм худал хуурмаг тий тэрэгний хоёр дугуйл бол тарах гэдэг да. Сумаа дүүргээ хороогоо сайхан болгоё гэсэн залуучуудад бид нэр мөнгөний болцол тавихгүй байгаа. Энэ чинь өөрөө зөв юмнаас эхэлж байгаа маа. Зөв юмнаас үүдэж байгаа. За энэ хоёр бас нэг асуудал. Ингээд намынхаа энгийн гишүүдээс татвар авнаа. Энэ татврын дарга нар нь иддэг. Намын дарга нар нь баяждаг. Ямар ч бизнес хийгээгүй мөртлөө тоо томшгүй хэмжээний хөрөнгөтэй олигархууд болж хуурч байгаа. Тэгээд хөрсөн тэр богдон эдгээр явуулчихсан. Тэгээ энэ том бизнесийн бүлэглэлийн өнөөдөр ийм имийг ардсан намын одоо гишүүн 95 гэдэг хүн өнөөдөр дэлгэж тавьсан байна. Гэхдээ энэ нийслэлийн нам дахиж татвар өгмөргүй байх шүү гэж. Хотын Монгол ардын намыг тойрсон асуудалд хотын засаг дарга дээр юу болж байна? Захиргаан дээр юу болж байна? Та тангар хөргсөн хийж бүтээсэн ажлаа тайлгнажээж казино Баттулга гэдэг хүнд би татвараа төлнө гэж байна. Энэ хүн ойлгож штэ би нийслэлийн намын хороо улс орноо сайхан болгохын төлөө би татвар төлөөгүй нэ казино Баттулга татвар төлж байгаа байна гэж. Бүр намынх миний яваад байсан миний өгөөд байсан мөнгө бол өөр зүйл зарцуулаад байсан. Тийм учраас би бол татвар төлмөөргүй байна гэдэг асуудлыг өнөөдөр хөндөж тавьж байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ хоёр намаас итгэж найдаж хүлээгээд авах нэг ч юм үлдсэнгүй. Одоо зүгээр баяртай боллоо. 30 жилийн хугацаанд Монголын ард түмний ядуу байлгаж чадсан нь ядуу байлгасан. Та нарын өнөөдөр хэр ажилласны чинь үрдүү юм аа. Тийм учраас бид өнөөдөр болио гэдэг зүйлийг л ард түмэнд тавих гэдэг. Би одоо дахиад хэлье. Улс төрийн нам гэдэг бол гишүүд дэмжигчдийнхээ итгэл, тэдний дуу хоолой, тэдний үзэл санааг бодлого болгодог газрыг улс төрийн нам гэдэг юм аа. Өнөөдөр энэ хоёр нам бол гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хуурам мэхлэх замаар аваад цөөн хэдэн хүн өөртөө иргэдэг хууль, өөртөө иргэдэг бизнес хийдэг бүлэг. Энийг дэлхий дээр улс төрийн онлоороо мат гэж хэлдэг. Улс төрийн мат гэж хэлдэг. Энэ төвшинлөг явчих. Тийм учраас манай ард иргэд одоо энэ ардсан нам ардын намын гишүүд маань инхри хайртай ардсан намын инхри хайртай ардын нам минийгээд дэмжиж байх юм бол та бүгдийн тэр дэмжлэгээр улс орны чинь болоод бидний үр хөвгтийн ирээдүг өнөөдөр үгүй их гэдэг байна. Тийм учраас зөв нэг талдаа гарсан үнэн ба зөв намыг л бид өнөөдөр гаргаж ирээд бодлогоо тавхан танилцуулаад байгаа маа. Баг багаар нь танилцуулж байгаа. Нэг нэвтрүүлэг дээрээс энэ намын бүх бодлогыг өнөөдөр олж авнаа гэвэл бодлаа. Энэ нэвтрүүлэг
ажлын 5 өдөр гарч байгаа. Бид энэ бүхэн цаг тухай бүрд нь чимэхээр намынхаа мөр хөтөлбөрийг ард түмнийхээ оюун санаанд нь өнөөдөр хүргэж тавьж байгаа. За бид нэвтрүүлэг бүрээрээ бас нэг уриалгыг хэлж байгаа. За өөрөө бол хогоо бүгдээ хамтдаа хогийн саунд хийж сурцгаая тий гэж уриалмаар байгаа. Хогийн саунд хийж сурцгаая гэж телевиз үзэж байгаа үзэгч та бүхнээсээ уриалж байгаа шүү. За энд нэг ийм зураг явж байгаа. Тэр яг энэ улаан гутал цааталт нь 100 гэж юм тийм ээ. Наа талд нь 200-аас хямдарсан 225 гэж зарж байгаа. 125 гэж. За энд нэг л юм би бодсон. Энэ бол их гайхамшигтай. Өнөөдөр монголчуудын одоо нарантуул зах, хар орон зах тийм ээ хүмүүсийн амьдралыг авч явж байгаа энэ худалдааны төвүүд. Энэ хамгийн бага түрээс байна. Өнөөдөр шилэн гой тансаг харагдаж байгаа байран дээр чинь яг ижилхэн одоо Ирэнээс орж ирж байгаа худал, Бээжингээс орж ирж байгаа худал чинь тэнд өндөр үнэтэйс зарж байгаа. Яагаад өндөр үнэтэйс зарж байгаа? Худалдагч 8 хийж байгаа хүн өндөр үнэтэй зараа баяжаагүй. Гол нь түрээсийн эзэн баяжаад байгаа. Тэнд өндөр түрээс тавиад. Гэтэл өнөөдөр Монголд байгаа захуудаас хамгийн бага түрээсийн төлбөртэй наран тулцах. Өнөөдөр Монголын ард түмний 80% нь энэ захаас өнөөдөр үйлчлүүлж байна. Энэ захын өнөөдөр үзүүлж байгаа нөлөө Эрдэнэтээс илүү Монголын ард түмэнд буян болж байна. Монголын эдийн засгийг яг авч явж байна. Одоо би хүртэл чи бид хоёр хүртэл хямдынуудад наран туул захаас очиод бараа авч штэ. Юм авч байна. Миний нүг л өмнөөл ярив. Худлаа хороол мороолоор явдаг гэж худлаа яриад яахсан юм бэ? Тэглэх аа. Тийм худлаа тийм тансаг. Тэндээс авсан наран туулаас авсан юмны хоёрын чанар ижилхэн байгаа. Гэтэл яг тэнд өнөөдөр амьдралаа тэнд үлнээр үнэхээр одоо наран туул зах дээр яваад очиход Монголын төрийн мартсан улсуудыг хүртэл тэнд амьдралыг аваа явж байна. Эрдэнэсийн арал гээд арал дээр нь Монголын төрийн мартсан улсуудыг тэнд өнөөдөр тижиж авч явж байна. Бид яага баярлалаа хэлэх байсан. Одоо улсуудыг ингээд комментлоод улсуудыг ярихаар наран туул зах төгсрөл үүсгэж байна гэдэг юм ярих нь би гайхаад байгаа юм. Үгүй зах наран туул захыг анх барихт нь бүр зах газар барьсан гэсэн. Хотын бүр захад. Тэгээ хүмүүс ийм холтоос хотын дөвөөс хол зах газар хэн очд юм бэ? Ямар тэнэг юм бэ гэж хэсгэж. Гэтэл тийм том захыг барьсаар байтал хүмүүс үйлчлүүлсээр байтал тэр захын иргэн тойронд орон сууц бариулдаг. Бүр нэг том зах байхад урд талд нь ахиж том зах бариулаад дүнжин гарвыг газрыг өгч идэв. Тэгээ хоёр том зах руу ард түмээ очихгүй явахаар төгжрөн штэ. Энийг яагаад хот төлөвлөлтийг хийгээгүй юм бэ? Энэ ямар төр байсан юм бэ? Энэ нэг нэгнийхээ бизнес хийж байгаа юм байна гэж бодоод нэг нэгээ дарж авсан шулаачийн бодлого үйлдэлсэн болохоос нэг тал түмэндээ бодсон юм яагаад явсангүй. Би зүгээр бодохдоо хэн нэгнийг би буруудаж байгаа юм биш ээ. Дүнжин гарвыг баримаар байсан бол хотын нөгөө цагт нь барихгүй яасан. Яагаад дүнжин гарав гэдэг захыг урд талд нь барьсан юм? Бид яагаад бодохгүй байна? Тэгээ бид өнөөдөр үннээс дэндүү хол. Тэгээ бидний тархийг угаадаг. Одоо бол дүнжин гарав нь тэнд байх хэвээр наран туул явах хэвээр байна л да. Зарим олигархуудын ярьж байгаагаар би гайхаад байгаа. Уучлаарай. Нөгөө чамайг төрхөөс өмнө би төрсөн байсан юм а гэдэг чинь үнэн байхгүй юу? Тийм үстэй. Тэгээд бид юмд нэг жоохон учиртай ханддаг. Энэ өгж байгаа мэдээлэл. Тэгэхээр бид хинийгэн зөв, хинийгэн буруу, юугэн зөв, юугэн буруу гэдгийг бид бодох ёстой цаг болсон юм байна гэдэг зүйлийг би хэлээд байна. За өчигдөр явуулсан би намынхаа довчхон бодлогыг ахаад нэг ярих гэж байна. Яагаад гэвэл манай одоо сая уцаар холбогдсон улсууд хэлж яах гэж байна. Намынхаа бодлогыг яриач. Намаа яриад өгөөч. Танаа намайг сонирхоод гол нь намаа яриад өгөөч гэж тэгээд юм гэж. За би энэ зургийг ахаад нэг довчхон ярьчих тийм ээ. Бидэнд ямар сонголт хэрэгтэй вэ гэж. За өнөөгийн төр төшиж байгаа намууд бол ард түмний зүгээр хооллол гэж бодож байна. Ард түмнээ сэргэлэн цовоо өөрсдөр нь аз жаргалын бүтээлгий гэж бодохгүй байна. Тэдэнд туслыг одоо боломж олгоё гэж бодохгүй байна. Зүгээр л халамжаар угжаад бай. Зүгээр ингээд ард түмнийх нь дахиад байгаад тийм яг энэ зүг дээр гарч хувин гар л өгөөд бай гэдэг. Бид нар бол нэг л юм тавьж байгаа. Ард түмээ хамтдаа дэшээ гараад байна. Тэгээд хамтдаа улс орноо бүтээй гэдэг саналыг л тавьж. Бид бол боломж санал болгож байгаа. Ард түмэнд юм бол хувь хуваар нөхчөл буцаагаал богооноор л авна л та.
Тий. Яг одоо малчдын түүхийн эдийг өнөөдөр хамгийн хямд үн доод төвшөнд нь хүргээд тэгээд шул малчдын саналыг өнөөдөр хуурам нэглэх замаар авч байгаа та яг ижлэг. Хэргийн хэр энэ Монголын ард түмний ядуу амьдруулж байна. Довчхондоо. Тэгэхээр бид өнөөдөр Монголынхаа ард түмний тэр сайн сайхан амьдралд хүрэх гээд байгаа. Монголын ард түмний хүчмрөөд байгаа тэр зорилгыг бид биелүүлэе гэдэг байгаа байхгүй юу? Тэр зорилгыг биелүүлэе гэж. За, дараагийн мэдээг явж байгаа. За, бид хизээнээс ерөнхийдөө бол ийм хэцүү амьдралтай учирч байгаа гэдэг нэг хүн бол залгаж асуусан. Тэ? Хэлс. Тэгээд хэлэхдээ юу хэлсэн бэ гэхээр бидний амьдрал хэцүү байгаа тухай, бид нь бол зовлон жаргал байгаа тухай, үр хөвгт нь болохгүй байгаа тухай өвддөг. Бид түрүү нэг ерөнхий мэдээ холбоотой асуудал ярих гэсэн бас энэ дээр бас давхар нэмээ хэлчихэж бодож байна. Үнэхээр өнөөдөр үр хөвгт нь өвдчөөд гадуур юу амьдралаа залгуулахаар байгаа гадаа суухаар хүмүүс хөөгөөд байхын хэцүү байна. Ерөөсөө бидний дандаа үзий ядаад байхын хавчлага одоо төрийн хууль тогтоомч яг бидэнд үйлчлээд байна гэдэг нь бол бас ярьсан байгаа шүү. За, хоёулаа өнөөдрийн хөндөө гэсэн эрүүл мэндийн сэдвүүгээ орё гэж бодож байна. За, эрүүл мэндийн сэдвүүдээр бол би довчгоо нэг юм хэлэхэд би энэний тал гайхаж байгаа. Одоо хувь хүн намын дарга Отгонбаатарын хувьс биш, хувь хүн Отгонбаатарынхаа хувьс. Бид нар бол автомашина бүх автомашина бол жилдээ нэг улаа үзлэгт бол заавал оруулж байна. Оруулах ёстой. Оруулахгүй цагдаа явуулахгүй. Иргэнэ яг жилдээ 3 саяхан иргэнэ жилдээ нэг удаа бүрэн үзлэгт хамруулчихгүй юм бэ. Хэрвээ бид иргэнэ бүрэн үзлэгт хамруулад байх юм бол нөгөө хавдар гэдэг юм чинь байхгүй болно. Нөгөө идэвхшгүй өвчнүүд гэдэг чинь бид нар баг дээр нь идгэнэ. Энэ л байна. Тэгэхээр яг энэ дээр за мэрэгч ярьж. За энэ нь бол ерөнхийдөө бол юу юм байгаа юм л да. Урьдчилсан сэргийлэх. Өвдөхөөс илүүтэйгээр бид урьдчилсан сэргийлэх тухай авч үзэх хэрэгтэй. Иргэдээ урьдчилсан сэргийлэхийн тулд тэднийг үзлэгт хамруулдаг байх тухай, иргэд нь өөрсдөө урьдчилсан сэргийлдэг байх тухай асуудал юм байгаа юм л да. Тэгээ Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн шинжилгээ авч байгаа байгууллагыг стандартчлах хэрэгтэй байна. Нэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Маш онлайн болох хэрэгтэй. За одоо би сонгогдсон эмнэлэг дээр шинжилгээ өгчөөд за бид бол одоо үр дүн мэдэхгүй байна. Та нар нэгдүгээр эмнэлгээс ч тодруулаа гэд нэгдүгээр эмнэлэгдээ яваад очиход нэгдүгээр эмнэлэг ахиад шинжилгээ авах. Яагаад ингэв гэсэн чинь үгүй одоо бид нар одоогийн хайж зөвшөөрөхгүй тий. Заавал өөр дөр шинжилгээ авна гэж. За ингээд ер нь Монгол хүн өвдснөө мэдээд эмчид очиод шинжилгээ өгөх тэр очор дараалал дундаа өвчин ах шаад бүр идэхээр байгаад тэгээ яг эмчлэгтэг дээр очихоор цаг хугацаа алдсан байж байгаа. Ийм л юм Монгол болчих. Тэгэхээр бид яах юм? Эмнэлгийн шинжилгээ хувийн эмнэлэг дээр авсан, улсын эмнэлэг дээр авсан, хөдөө сумын эмнэлэг дээр авсан шинжилгээг хүлээн зөвшөөрдөг байя. Нэг стандартад бий болгоё. Одоо Монгол хүний цахим паспорт гэж гарлаа. 3-ны К бүртгэж байна. За Өвөр хангаа аймгийн Баяндөр сумын эмнэлэг цусны шинжилгээгээ өгсөн хүн тодруулах авах ёстой гэдэг юу явах шинжилгээнийг нь бичих нь онлайнаар Өвөр хангаа аймгийн эмнэлэг дээр очиж эмчиж шууд уншигдах маш ойлгомжтой нэг л стандарт байх хэрэгтэй. Лабораторид үү. За тэрийг өнөөдөр энэ шинжилгээний бичгийг уншия гэхэд сонгодоор очиход бас эрүүл мэндийн даатгалын дугаарыг хийх юм уу 3-ны хэгийг нь уншуулад тэнд бас л шинжилгээний хариу шинжилгээ нэг стандартаар гардаг байх хэрэгтэй. Ингэхгүй бол Монголын эмнэлгийн өнөөдөр ойчил дараалал гэдэг нь дэгдэхгүй. Бид яагаад энийг яриад байгаа? Бид өнөөдөр манай намын бодлого бол эрүүл мэндийн шинжилгээ авч байгаа бүгдийг нэг стандартад авчия. Энийг эрүүл мэндийн шинжилгээ авдаг төвтэй болох тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Тийм, лабораторид хүн өглөө очиод шинжилгээгээ өгөөд өдөр нөгөө хүн л уцаар мэдэрчдэг. За сайн байна уу? Таны өглөө өгсөн шинжилгээний хариу гарсан, интернетэд байрсан, та одоо шууд эмнэлэг рүүгээ яваарай. Нөгөө хүн нэгдүгээр эмнэлгийн эмчдэр очиод сайн байна уу? Би шинжилгээний хариуг уншуулах гэсэн юм аа. Ороод ир. Эмчийн өмнө хуруугаа хийлээ. Нөгөө хүний шинжилгээнийх нь таны лабораторид өгсөн шинжилгээ чи ийм байгаа юм байна. За таны он шинэ гэд ингэдэг ийм л төргийн шуурхай захимдсан ийм эмнэлгийн салбарыг бид бий болох хэрэгтэй. Энийг болох маш амархан. Хамгийн гол нь хийх үсэхгүй. Энийг хэн хийчих вэ өнөөдөр Монгол? Хувийн эмнэлгийг хийчих. Яагаад хувийн эмнэлгийг хийгээд байгаа? Яагаад хувийн эмнэлгийг хийж байгааг гэхлээр тэнд өнөөдөр менежментийн бодлого сайн байна. Бид өнөөдөр
эрүүл мэндийн 1-р эмнэлгийн эмчийг одоо манай намын менежментийн бодлого бас гарч ирж байгаа юм дээр. 1-р эмнэлгийн эрхлэгчийг эмнэлгийн захирлыг тавья гэхэд бид сонгон шалгаруултыг хийдэг болъё. Шудраг сонгон шалгаруултыг. Ламба хэн нэгэн сайдын хэн нэгэн улсын хурлын гишүүний сонгуульд ажилласан нөхрийг эрүүл мэндийн 1-р эмнэлгийн дараагаар тавьдаг биш. 1-р эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явлаа. 3 сарын хугацаанд. Энэ 5 хүн үргэлжлэлтэй. 5 хүн 3 сарын хугацаанд 1-р эмнэлэг дээр очиж ажиллаад судалгаагаа үзгээд багаа үзгээд 3 сарын дараа маш ойлгомжтой. 1-р эмнэлгийг бид ингэж хөгжүүлнэ. Ийм болгоно. Тэгэхэд би ийм багаар хамтарч ажиллана. Тэр менежментийн багыг сонгодог. Тэгэхээр за энэ менежментийн багыг чинь сонгоё. Та нар ингэж ажиллаарай. Бид төрөөс ингэж дэмжиж маш ойлгомжтой. Ингэж 1-р эмнэлэг дээр тавьж байгаа эмнэлгийн захирлыг улс төрийн шахаанаас гаргахгүй бол өнөөдөр улс төрийн шахаа явдаг байх юм бол бүтэхгүй. Тэгээд 1-р эмнэлэг дээр ирсэн дарга нь одоо юу болж байгаа гэхээр ардын намаас томилогдоод ирэх юм бол доод талд нь дасгийн эрхлэгч нар нь ардсан намынх гэж бодоод бүгднийг халдаг. Оронд нь өөрийнхөө үнийг авдаг. Ийм байдалтай өнөөдөр явж байна. Эргээд нөгөө намаас томилогдсон хүн чинь эмнэлгийн ажилчдын цалин ярихгүй. Энэ манай эмнэлгийн ажилчдын цалин асуудалтай байна гэж тэмцээг гэхээр нам нь чи юу ирээд байгаа юм бэ? Чи намаас даалгавар авч эмнэлгийн дарга хийчихэд надад ажилчдын амыг нь хумх дуу болго. Ийм л даалгавар авдаг. Ингээд Монголын эрүүл мэндийн салбар гэлтгүй бүх салбар давхарч эхэлж байна. Бид энэ тогтолцоог халъя гэдэг. Энийг л халъя. Ерөөсөө үнэн ба зөв намын бодлого бол маш тодорхой байгаа. Бид менежментийн багийг ийм төвшөнд нь гаргая, эрүүл мэндийн салбарыг ингээ. Энийг л бид яриад байгаа. Одоо хавдар гээд айхтар энэ хүнд идэвхшгүй өвчнөр ойр тойрныхоо үлдсэн хүмүүсийг алдсан хүмүүс зовлонгоо битээ мартаа. Би хүртэл ээжигээ хавдрын өвчнөр алдсан. Өнөөдөр яг тэр үед эмнэлгийн байгууллагаар явж байхад үе шатна тэнд үзүүлж байгаа юм ямар хөө төвшөнд байдаг гэдгийг харахад хэцүү. Бас хүний төлөө явж байгаа эмч нарт баярлаа гэх эрх байхгүй. Ээжиг маань өнөөдөр нэг шөнө амьд хонуулаад өгж байгаа эмчид маргааш нь баярлаа гэдэг хоол аваад өгөх эрх байхгүй юм аа. Энд чинь хүний сайхан сэтгэл. Эргээд нөгөө талд нь манай эмчи ёсч. Ерөөсө бүх юм дээр өнөөдөр нөгөө дээрэн гүйдлээ олохгүй бол дороо дээрэн гүйдлээ олохгүй дээрэн судлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэж яг тийм болж байна. Энийг л бид болъё. Энэ муу үлгэр жишээ үзүүлсэн дарганаас ч болж бүх юм муу юм руугаа явж эхэллээ. Одоо болъё л доо. Энэ муу улсуудыг уучлаарай гэж нэг хэлчихье. Бид ямар тэдэнд өртөө юм. Бид энэ улсуудаас юм авцсан юм. Монголын ард түмэн ирээдүйхээ өмнө Монголын ард түмэн хойж үеийнхээ өмнө өртөө. Бид манай намын бодлого бол маш ойлгомжтой. Ил тодыг бий болгоё. Иргэн бүргээ хаз жаргалтай, нэрвгүй, стресстэй амьдралд болгоё л гэдгийг зорж байгаа. Энэний төлөө эх орно гэсэн сайхан сэтгэлтэй улсууд холбоо борж, элсэж, нэгдэж байгаа гэдгийг л бас хэлэхэд сайхан байна. За би бас ингээ нэлээг яриад байна. За батшгийг яриулъя. За бид эрүүл мэндийн салбартаа бол иймэрхүү өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байна. Томилгоонуудаас ахвалаа түрүү ярьсан тийм бид нар томилгоор дандаа ингээд намын хаатаар томилдог. Тэгээ намын ардын намын нөхөр хуржээд дарга болгонгуудаа алдсан намынхан байж гэдэг юм. Այսօр энэ нэмэлтийн ажилтнууд надад муухай харагдаад энэ ухааны юм яриад баг халдаг ийм системүүд тогтчихлоо гэж хүмүүс яриад байгаа шүү. Тийм. Бүр цэвэрлэгчийг хүртэл авахтаа намаар нь ялгаж авч штэ. Харин яг тийм систем рүү орчод байна л та. Тийм. Тэгээ бид яах вэ? Ялсан намын гишүүд нь амьдардаг. Ялагдсан намын гишүүд нь гудамжинд гарч аль нэгийг сонгоогүй хардсан золбирох ёстой юм. Бид ийм нийгэм рүү явж байгаа юм. Ажил орохын тулд ерөөсөө батлах авах шаардлагатай болж байна. Тий. Одоо өнөөдөр төрийн албанд орё гэж бодож байгаа залуучууд ардын нам арлсан намын батлах авдаг л болж байна. Ерөөсөө төрийн албанд төрийн албанд орё гэсэн хүн намаас татгалзсан байх хэвээр. Нам биш байх хэвээр. Гэхдээ орлынхоо өмнө намын батлах заавал авсан байх хэвээр. Ийм бүр хууль бус одоо юу гэж хэлдэг муу үг дуусгасан ийм муухай стандарт өнөөдөр Монголд яваад хэрччлээ. Тэгээ энийг өнөөдөр болиулъя. Ард түмэндээ жинхэнэ сайхан амьдралын эрхчлөөг нь бид олгоё. Энийг л үнэн ба зөв нам
түмэн олондоо хэлж байгаа. Тэгээ би энэ хоёр намыг үнэхээр муулж яриад байвал нэрээ нөгөө хушууны бузар булаг дуудвал ёстой хідэн далай шахуу юм болно гэж тунгалаг тамир арман дээр гардаг шиг энэ хоёр намын болохгүй бүтгэх дуудвал нэрээ барагдахгүй. Монголын ард түмэн бол дүнгээ тавьчихсан. Дүнгээ тавьчихсан. За би энд нэг зургийг харуулъя гэж утсан. Уншчихо. Энд юу нэ? Германы юу гэдэг. За, Германы компани цахилгаараа ажилтдаг нисдэг такси бүтээн. За 50 км цагийн хурдтай 30 минут нисэх онгоцыг дубаад ашиглана гэсэн байна. Тэ. Жолоочгүй. За, жолоочгүй. Тэ. Энэ бол шинжлэх ухааны бүтээл. Энэ бол улс орон шинжлэх ухаанаа ороодын тавьж байгааг юм. Эхлэл. Энэ бол үр дүн. Манай шинжлэх ухаанаа тоодгүй. Манай үнэн ба зөв намын бодлогод бол шинжлэх ухаанд сурласан хүчрэг Монголыг бүтээнэ гэж байгаа. Шинжлэх ухаанд сурласан. Бид шинжлэх ухаан руугаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Шинжлэх ухааны ажилчдын цалин гэж өнөөдөр бүр төрийн албаныхаас бүр ба. Ястаа хүн ичмэр. Үнэхээр шинжлэх ухаантай хайртай мэрэгчлэн дуртайтай тэр улсууд тийм баг цалингаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлогын хүрээнд улс орноо шинжлэх ухаан зурсан хүчрэг улс болохын тулд тавьсан зорилго бол шинжлэх ухааны ажилчдын цалин 2 дахин нэмье гэдэг ийм хөтөлбөрийг тавьж байгаа. Түүнээс гадна бидэнд шинжлэх ухааны шин чанарыг бий дэмжихээс гадна бидэнд мэдээж 175 мянган оюутан байгаа. Энэ оюутнуудыг одоо бид нэр ингэж л та. Ерөнхийдөө оюутнууд бакалаврын зэрэг аваад цаашаа үргэлжлүүлэн сурах боломж олцсон бол Монголд бол байхгүй мэн. За жилдээ хэдэн оюутан бүртгүүлж өгнө гэхээр ерөөсөө нэг 1400 оюутан дахин суралцах тийм магистрийн зэрэг суралцах зарим нэг доктор магистр хоёр нийлэл 1400 оюутан суралцж байгаа жилдээ. Гэтэл Америкт яадгүй, Европ төвд яадгүй, тийм өөр орнд яадгүй гэж маш олноороо суралцдаг. За эндээс бид нар ямар гаргалгаа гаргаж болох вэ гэхээр магистр докторийн зэрэглэлийг бид доктор сурж байгаа хүмүүсийг илүү их дэмжих хэрэгтэй. Магистр доктор сурыг гэж бодох юм бол тэдний бүтээлийг, тэдний шин санааг шууд дэмждэг ийм системээр бид очих хэрэгтэй байхгүй. Инновацийн бүтээл гэж яриад байна. Яг үнэ. Тэгэхгүй бол бид нар яаж нүхлээ? Одоо жишээлбэл би магистрт сурлаа гэж бодъё. Тэгэд миний одоо оюуны өмчийг гэсэн үг шүү дээ. Оюуны өмчийг хэдэн төгрөгөөр өмж болох вэ? Түүнд зориулж бид нар стипенд олгодог байх хэрэгтэй. Гэхэд нэг сард жилдээ нэг $1000 ч юм уу тий? Одоо $1000 гэдэг 2,500,000 төгрөгийн стипенд олгодог ийм систем үүсэж хэрэгтэй. Докторын зэргийг бас өсгөөд юм байна. Тэгээ тэрэндээ сурцсан хүмүүс яах вэ гэхээр мэдээж эх орныг авч явах бодлогыг тодорхойлно гэсэн нэгдүгээр асуудал. За дараагийн нэг юм байгаа шүү. Уучлаарай. Дараагийн асуудал юу вэ гэхээр бид 20 жилийн дотор л хэрэг 100 гайхалтай Жак Ма ч юм уу Билл Гейтс ч юм уу тий магадгүй нэг дэлхийн гайхалтай баячууд дэлхийг одоо өөрчилж чадж байгаа энэ мундаг хүмүүсийг бүтээчих бол бид нэр 20 жилийн дотор л хөгжнө гэж харж байгаа. 20 жилийн дотор л хөгжнө. Тэгэхгүйгээр бид нар бол хол явахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Улс орныхоо өд авч явах, нуруунд дээр өөрөө явах тэр сайн улсуудыг бид бүтээх ёстой гэдгийг хэлж байна тийм ээ. Тий. За яг энэ дээр бол одоо би бүр одоо давчлаад бүр багсгаад өчигдөр нэг зүйл хэлсэн. Дахиад давтаад хэлээ. Тийм ээ. Хэлээгүй юм байна. Бид бол одоо жишээ нь Вьетнамчуудыг Монголоос гарах тухай асуудлыг манай намын бодлого хөндөж байгаа. Гэхдээ яаж хөөгөө гаргачих юм уу? Үгүй. Яг Вьетнам засварчтаас илүү сайн засдаг мянган засварчныг төр бодлогоор бэлдээ. Бүр вакуум сургалт хийгээд. Вьетнам засварынхан яагаад вьетнамчууд засварт сайн байдیں۔ Яагаад гэвэл тэднийг 10 жилд нь хөдөлмөрийн хичээл гэдгийнх нь оронд бүр гүйцэтгэх засвар гэдэг хичээл оруулдаг. Ерөнхий боловсролын хөдөлмөрийн хичээл дээр. Тэд багаасаа гүйцэтгэх засвар гэдэг хичээлийг үздэг. Тэгвэл Монголд өнөөдөр автомашин бид амьдарч байгаа нэгэнд зогцсон. Бидний намын бодлого бол маш тодорхой. Мянган залуу засвар үйлчилгээ хийж байгаа мянган залуу мэрэгсэн гүйц усрагч л болгочих. Тэгээд тэдэндээ зориулаад бид нар юу бариад өгчээ. Засварын газруудыг бариад өгчээ. Ингээд хүмүүс машин мөргөлдлөө Монгол залуучууд үнэхээр Вьетнамчуудаас илүү гайхалтай хийгээд ирэх юм бол хүмүүс монголчуудаа үйлчлүүлээд эхэлнэ. Тэгэхээр яах юм? Вьетнамчуудад хэн зөвлөлдөх юм чи тэд нэр зах зээл болоод хөөгдөөл гарна. Энэ маш энгийн хууль. Бид өнөөдөр Вьетнамчуудыг гаргая гэд хөөгөөд Монгол засварчтай дэмжиж байна гэх юм бол манай Монгол засварчдад засч чадахгүй байх юм бол ард иргэд юу гэх юм?
төр буруу болгоорлаа. Вьетнамчуудаар машин суулгахад болдог байсан. Одоо вьетнамчууд бидэнд хэрэгтэй байна гэж хэлнэ. Тэгээд дараа нь вьетнамчууд тэр бодлогын дараа ирэх юм бол вьетнамчууд бол асар үнцэнтэй сайн хүмүүс болж ирэх гээд байна. Тэгэхээр бид ерөөсөө гадаад улсын иргэн Монголд юу хийж чадаад байна? Тэрийг бид чадуулъя. Хийдэг болгоё. Одоо маш энгийнээр Монгол улсын иргэн хүн та. Монгол улс хятадаас хөгжилд орой. Америкаас $7, Японоос муу байна гэж хэлж чадчихэв. Захын хүн. Өнөөдөр арх уугаад гудамжинд байж байгаа хүнээс Монгол улс хятадаас $7 өгөх, хятадаас $7 арчаагүй гэж хэлнэ. Гэхдээ арх уугаа бодож байгаа мó ингэж хэлж байгаа хүн та би хятад улсын иргэнээс муу байна уу гэж яагаад өөрөөр бодохгүй байна. Америк улсын иргэнээс би арчаагүй байна уу гэж яагаад бодохгүй байна. Хэрвээ Монгол улсын иргэд та хятадын иргэнээс илүү арчаагүй, Америкийн иргэнээс арчаагүй байх юм бол бидний улс яаж хүчрэг өөртөө тарцсан хүчрэг улсыг бид бүтээх юм. Тийм учраас иргэн минь та эхлээд өөртөө хариуцлагатай бол. Тэгээд тэр хариуцлагатай иргэн чинь хариуцлагагүй сонголт хийдгээд болчих штеп. Энэ хоёрыг сонгохоо болчихно. Хариуцлагатай иргэд бүтээд ирэхээр хариуцлагатай улс төрийн хүчинд дэмждэг болно. Улс төрийн бодлого дэмждэг болно. Улс төрийн үзэл санааг дэмждэг болно. Тийм учраас бид өнөөдөр үнэн ба зөв намаас үнэн ба зөв цаг гэдэг нэвтрүүлэг юуны хүчээр хийгээд байгаа юм бэ? Ард түмэндээ юу хүрээлээд байгаа юм? Бид энийг хийгээд нэг ч гэсэн телевиз үзэж байгаа танд тэг зөв мэдээллийг бид хүргэж чадах юм бол зөв өргөнийг бүтээх юм байна. Тэр зөв өргөд нийлээд эх орноо бүтээх юм байна гэдэг ийм философи явж байгаа гэдгийг манай олон түмэн бол надаар хэлэлтгүй шууд ойлгож байгаа. За 1999 он бүгд намж хятад улсын англи хэлний багш Jack Ma-гийн байгуулсан Alibaba гэх компани гэж байна. Би жижиг бяцхан мэдээлэл хүргэж. Alibaba гэх компани за Нью-Йоркийн хөрөнгийн бирждээ 2014 оны 9 сарын 19-ний өдөр хувьцаа гаргаж дэлхийн дахныг шуугуулсан. Бид бол мэдж байгаа. Дэлхийн дахныг шуугуулсан. Тэгээ Jack Ma бүгд намж хятад улсын түүхэнд анхны газрын уул уурхаар нефтийн лицензгүй оюуны тэрбум таан гэж. Монголчуудыг эмдүүл юмар юм бол. Манай тийм хүмүүс би яг ингээ Монгол эх орныхоо төлөө сайхан явсан сайхан улсууд би. Тэр улсуудаа олж хардаг. Одоо нөгөө хамгийн дөрөв тойлоо ярьжсэн Өмнөговь аймгийн Манлай сумын эргэн гэд ярьжсэн. Яг тэрэн шиг тэр улсуудаа хардаг төрийн тунгалаг хараа гэдэг юм байх болчихжээ. Төрийн одоо сонор гэж юм байх болчихжээ. Үнэхээр нэр нэг нам дагсан эргэн тойрноосоо бүлэглэлээ хайсан ийм юм руу бид явчихж. Тийм учраас улс орныхоо энэ унтсан нөхөн одоо хүмүүс хонгил гэж яриад байдаг тийм. Энэ хонгилоос бид улс орноо гаргахын тулд иргэн бүрийн оролцоо энэ телевиз үзэж байгаа таны оролцоо хамгийн чухал гэдгийг манай ард иргэд олон түмэн бол биднэр хэлэлтгүй мэдж байгаа. Та ухаантай. Тэгээ ухаантай хүн өнөөдөр бид зөв юм хийх хэрэгтэй байна. Энийг л бид өнөөдөр гаргаж ирж өстой ухааныхаа хэмжээнд би одоо нэг зүйлийг хэлэхэд гэр бүлийн хүнтэй хэлдэг штэ. Хүүхдээ ингээд заримдаа охиноо загнаад ингээд ярихаар би хана чи охиноос ухаантай юу? Ухаантай гин. Тэгээ яагаад уурлаад байгаа юм? Уурлахгүй яа гэдэг. Чи охиноос ухаантай юм бол яагаад уурлаад байгаа юм? Ухаангүй учраас л уурлаад байна штэ. Охиноо дийлэхгүй учраас чиний ухаан хөрөхгүй. Ухаантай байсан бол охиноо чи мянган аргаар сэтгэж ойлгуулад юм хэлгэж чадах байсан. Тийм учраас өөрөөсөө ухаахаа. Өнөөдөр манай багш аав ээжүүд тэ юу хинч вэ? Уурлах үедээ өөрийнхөө ухаан дууссан байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ерөөсөө тийм учраас бид энэ бухимдал энэ уур уцаар болохгүй байна, нийгэм болохгүй байна, буудаад өгье, алаад өгье гэдэг чинь манай ард түмний бас л буруу арга дийлэх гараад байна шүү дээ. А зөв арга гэдэг чи юу юм бэ? Бид Сүгадрын талбай дээр жагсаал хийгээд эх орон өөрчлөлтнөөс гэхээс илүү сумынхаа төвийг зөв болгохоос эхэлж. Сумын төвийг яаж зөв болгох юм? Сумынхаа төв, сумынхаа захиргааг энэ хоёр намын гар хөлөөс цэвэрлэх. Тэр нь одоо юу гэдгийг гэхээр энэ хоёр нам дотор байгаа зөв улсууд энэ хоёр намыг орхих. За болий. Би одоо нэр энэ та хэдэг 30 жил дэмжсэн байна. Юу бүтээсэн юм бэ? Миний хүүхэд Улаанбаатар сурч байна. Төгсөө гараад ирсэн ажлын байр байхгүй. Бид та хэдэг 30 жил дэмжлээ. Өртөө юм уу? Одоо болноо. Болиё гэж энэ хэлж байгаа энэ сэтгэлгээл өнөөдөр Монголын
гэрэл болж асах гэдэг юм да. За мэдээлэл хүргэе. За бид ерөнхийдөө бол юу бидэнтэй холбогдож байгаа хүмүүс за танаа намын байран дээр очимоор байна. Танаа намын байр хаана байдгийг бэ? Та нартай уулзмаар байна. Та нартай одоо нэгдэж нийлж одоо эх орноо сайхан болох үйлс чинь тусдсан болёо гэсэн олон хүмүүс бидэнтэй холбогдож байгаа. За манай намын байр бол за үйлдвэрлэл урлалын коллеж буюу Ганdiгийн нэрмжит үйлдвэрлэл урлалын коллежийн ард за Провон гэдэг нэг офис байгаа. За тэр офисыг бол бид нэр 5 давхарт байрлаж байгаа. 5 давхарт 502 давхарт байрлаж байгаа. Тэгээ бидэнтэй ирж уулзаж үзэл бодлоо санаа бодлоо илэрхийлэрэй гэж үзэгчдээс хүсмээр байна. За манай ард иргэдийн эрүүлж байгаа саналууд уцаар залгаж байгаа энэ мэдээллүүд бол ирсээр байна. Бид нэр 3 утас тавьж байгаа. Unitel, Mobi, G-Mobile гэдэг. За энэ 3 утсыг тавьж байгаа бол зарим дуудлагуудыг нөгөө хүмүүс их залгаж байгаа учраас дуудлагуудыг авч чадахгүй алдж байгаа тохиолдлууд их гарч байгаа. Энийг маань зөвөр ойлгоорой. Хэрвээ та одоо таны залгасан дуудлагыг бид нар авч чадахгүй амжихгүй байгаа бол мессеж бичээд үлдээгээрэй. Бид нэр танилуу нэвтрүүлгийн ард дээр хүмүүстэйгээ ярьчаад ингээд залгаад эргээ яриад байгаа гэдэг зүйлийг бас хэлэхэд таатай байна. За маш олон улсууд амжилт хүсэж байна гэсэн байна. Зөв байна. Залуучууд дуу хоолойгоо хүргээд байна. Одоо та нарын цаг үе гэж хэлсэн гэж байна. За энэ мэтлэг ер нь ийм сайхан байна. Тэ ардын нам ардсан намыг дагаж ёстой эх орноосоо орвж ирснаас нэг хүн болж амьдрсных тэ зөв талдаа зогсоод улс орноо зөв бүтээгээд ингээ явах нь бол манай залуучуудын эрхэм одоо өрөө юм байна гэдгийг манай залуучууд хэлээд байгаа. За батгшигт маань ярих юмудаа нэмээрэй. За өчигдөр нэг залуутай уулзлаа л да. Ардын намын нэг одоо гишүүний туслах хийж байсан. Залуутай уулзж байгаа. Тэгээ ярьж байна. Бид ерөнхийдөө бол нэг тийшээ чиглэх нь зөв юм байна. Нэг тийшээ харах нь зөв юм байна. Бид энэ хоёрыг дагах юм бол буруу тийшээ явах юм байна. Бид энэ хоёрыг дагах юм бол ямар ч сайн үр дүн ирэхгүй байна бидэнд. Ямар ч сайн үр дүн. Тэгээ ямар ч салбарт ямар ч сайн үр дүн ирэхгүй байгаа учраас бид нар өнөөдөр сүүлийн ирмэг дээр шахаа амьдарч байна гэдэг нэг ярьж байна. Тийм учраас залуучууд бас ингэж нэгдэж байгаад би бол баярлалаа л гэж хэлмээр байна да. За Сэрэл цэгмэн мэдээллийн Сэрэл цэгмэн сайтаасаа бид төр мэдээлэл уншия. За Сэрэл цэгмэн сайтыг яагаад үнэн бод зөв цаг нэвтрүүлэг сонгож ганцхан сайтаас мэдээлэл уншаад байгаа юм бэ гэж. Хэвлэл мэдээллийн байгууллагад хэн нэгний хараа туллаа. Дараагийн бичсгэсний бичдэг юу ил гаргахгүй юу гаргаж юуг дэлгэж ард түмний төрхийг буруугаар угаах уу гэдэг энэ механизм үйлчилж эхэлж байгаа. Тийм учраас яг энэ цагтаа Сэрэл цэгмэн мэдээллийн сайт бол ард түмэнд бусдаас хараад бус мэдээллийг бол хүргэж эхэлж байгаа. Тэгэж олзуурхаж уншиж байгаа. Бас Сэрэл цэгмэн сайтаас Сэрэл сонин гаргана гэдэг ийм сайхан мэдээг бас дуулгасан. За Сэрэл сонинг бол Монголынхаа түмэн ардад өнөөдөр гаргаад за захиалгыг аваад гэхдээ одоо манай нэвтрүүлэг рүү өнөөдөр малчин ард олон түмэн маань өнөөдөр загтал бичиж байгаа. Загтал бичнэ. За тэр загтлыг хүртэл тэр сонингороо авдаг болъё. Тэгээд зөв мэдээлэл тэр сонин дээр гаргадаг болъё. Ингээ хамтраад ажиллая гэдгийг ийм их оронт залуучууд бидэнд санал тавьж байгаа. Энэ бол бас хамгийн сайхан гэгээлэг. Ерөөсөө нөгөө бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээ усаараа болох хэрвээ гэж тий монголчууд ингээ нийлээ суухаараа нэгдээд ингээ ярихлаараа юм бүхэн сайхан нэгэд аривлаж бүтчихэдэг ийм жам юмсаар явж байна. За ингээд Сэрэл цэгмэн мэдээллийн сайттаар гарсан мэдээ. За малын бац халдварт өвчнгүй эрүүл бүс байгуулж мал мах экспортлно гэж. Экспортлно гэж. Энэ засгийн газар болгоны ярьдаг асуудал. 30 жил ярьж байгаа маа. 30 жил ярьж байгаа хөрхий. Гэхдээ өнөөдөр Монголын малт бид нар 30 сая малтай гэж 60 сая малтай гэж ярьж байна. Эргээд 60 сая одоо бампер гэж хэлдэг те. Одоо тийм одоо муухагаар хэлж магадгүй тийм төвшөнд бид очих гээд байна. Яагаад вэ гэж. Өнөөдөр малт хийж байгаа вакцин, халдваргүйчлөлтөө өвчин бүгд урдаас хятадаас орж ирж байгаа чанаргүй ажиж ирэх нь эрүүл ахуйн шаардлагын нийцээгүй ийм бүтээгдэхүүн орж ирж байна. Энийг манай малчид мэдээж махны үн хямд, малын түүх үүд нь хямд учраас малаа ямар цуг эрүүл болгоё гэд арай хямдаас нь аваад малдаа тарьж байна. За тийм тариа хэрэгэлсэн малын махыг нийслэл хотын иргэд гэлтгүү нийт монголчуудаа яриа идэж байна. Энд өнөөдөр юу болж байна?
Саяхан өнөөдөр сошиал ертөнцид Оросын холбооны улсаас малын вакцин нэг нөхөр Оросын холбооны улсаас тусламж болгож өгсөн байна. Энийг манай хөдөө аж ахуйн газрын нэг мундаг хүн ингээ бүр толгойдоо мөргөө тэр вакциныг ингээ тусч авч байна. Сошиал ертөнцөөр хөрхий тэр мөн хүнийг малаар нь дуудлаа. Энэ ямар тэнэг нөхрөө малын вакцины мөргөж авч идэг яатсан тэнэг нөхрөө гэж балтах юм. Би бүр хараад гайхлаа. Чи юу болчих юм бэ? Тэр хүн малын эрүүл мэнд ямар хөө төвшөнд очицоод байгааг яснаас мэдэрсэн байгаа байхгүй. Тэгээ Оросын холбооны улсаас нэг хідэн чанартай вакцин үнгүй ороод ирлээ гэхээр баярлаа. За нэг малаан эрүүл болгохынтэй гэдээ баярлаад магнайдаа хүргээд авч штеп. Эрүүл мах идэх тухай. Салбараа мэддэг бидний тухай. Гэтэл бид тэр хүнийг тэнгээр нь дуудаж зогсож идэг. Ямар өнгөцсөн сэтгэлгээтэй болж эхэлж байна. Яг энэ сэтгэлгээгээр бид өнөөдөр улс төр нийгмийн дүгнэлтийг хийгээд байх юм бол бидний улс хэр болох вэ? Би өнөөдөр эрүүл мэндийн салбарыг ярих гэдэг байгааг нь цаана эргээд эрүүл хүнстэй тухай ярихаас өөр аргагүй болчих. Өөр аргагүй болчих. Тэр эргээд Монгол хүн нөгөө хүнс эрүүл бол хүн эрүүл. Ийм өнөөдөр хүнстэй салбарыг тавьдаг шүү дээ. Тэгээ энэ маань өнөөдөр бас ингээд алдагдаад эхэллээ. Бүх юмыг хурдан ургууллаа. Өнөөдөр дахиад дөнгөж өндөглөөд өндгийг 14 хоногийн дотор би гүйтсэн дахиад болгодог ийм лаборатори өнөөдөр Монголд орж ирж штеп. Яана. Сүүлдээ малыг лабораторид өнөөдөр тугалт хийж байна. Ингээд малынх нь одоо тухайн одоо манайхан үрийн шингэ гэдэг те. За тэрийг нь өнөөдөр ингээд лабораторид тэгээд лаборатори хиймэл тугал бий болгож авч байна. Ихийг эвлээд биш. За тийм юм руу бид өнөөдөр дэлхийд даяараа ингээд явж байна. Гэтэл өнөөдөр Монголын 60 сая мал гэдэг бол хүн төрөлхтний хамгийн одоо идэх хамгийн дээд витамин нуг нь байх ёстой маа. Тэгэхээр бид энэ малынхаа вакцин хүнсээ эрүүл болох асуудал дээр бүх юмн дээр өнөөдөр Монгол цогцоор нь харж чадах тийм улс төрийн хүчин хэрэгтэй байхгүй юу? Энэ өнөөдөр Монголын малын салбарыг нэг хүн ярихгүй, эрүүл мэндийн салбарыг нэг хүн ярихгүй. Энийг нэг нам бодлогын түвшинд ярих хэрэгтэй болж байна. Би хэлээд байгаа. Нам гэдэг бол төгс хүн гэж бол байдгуумаа. Төгс бодлого гэж үйдэ. Тэр төгс бодлогыг гаргадаг газар чинь улс төрийн нам байдэ. Нам байдэ. Тийм учраас өнөөдөр үнэн баа зөв нам дээр өнөөдөр бид төгс бодлогыг гаргах ийм хэмжээний мөрөг хөтөлбөрийг гаргаж ирээд ард түмэндээ санал болгоод дэлгээ тавьж байгаа. Энийг бид хоёр одоо өнөө маргаашийн Монгол улсад үүсэж байгаа мэдээлэл дундаас мэдээллийг яринга үнэн баа зөв намынхаа мөрөг хөтөлбөрийг чимж чимхээр нь та бүхэнд ойлгуулж өгч байгаа. Манай нэвтрүүлгийг та бүхэн тасралтгүй үзэх юм бол үнэн баа зөв нам ер нь юу хийх гээд байгаа юм бэ гэдэг ийм мэдээллийг та олж авах юм да. За энэ юу малыг одоо яг энэ дээр тал дээр бол малын вакцины тал дээр бол ерөөс энэ сүлжээ бизнес байна. Бизнес байна. За ах トゥ угаараа дамжсан сүлжээ бизнес байна. А тэр нь одоо ах トゥ нараа нэг төрийн толгойд гараа суучихсан хэдэн нөхдүүд байдаг. Тэгээд яам тамгын газар агентлагуудад байдаг, чиглэлийн яамд байдаг. Тэгэнгүүтээ тэр нөхдүүд нь нөгөө нэг вакциныг нь хятадаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр аваад иргэдэд авчиж ирээд үнэтэй шахдаг. Тэр нь болохоор ямар ч тийм үр дүнгүй малыг эмчлэх чадваргүй тийм вакцин худалдаж аваад авчираа шахацдаг ийм систем тогтцсон байгаа. Энийг бид нэр болох хэрэгтэй. За маш олон улсууд саналаа илэрхийлж иргэж байна. За хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал, багш нарын цалинтай асуудал, холбоотой асуудлууд дээр бол саналаа илэрхийлж иргэж байна. За дуудлагыг бол авч чадахгүй байгаа тохиолдлууд их гарч ир гэж байна. Яг тэгэхээр нэг хүнтэй ярьж нөгөө хүнийг сонсож байгаа үед бол дараагийн хүн залгаад байгаа учраас зарим хүний дуудлагыг авч чадахгүй байна гэдэг асуудлыг манай хэд бол хэлж байна. За чадхаараа бид нар 3 дугаар тавиад чадхаараа та бүгдийн саналыг аваад өнөөдөр олон түмэндээ хэлж ярьж байгаа боловч бас л хүн хүч хөрөхгүй асуудлууд гарч байна гэдэг зүйлийг бас хэлээд за бодлого авч амжихгүй байгаа бол бас тэрийг үзэж байгаа үзэгчд маань мессеж бичгийг бас санал болгож байна. Мессеж бичээд өөрийнхөө нэр устдаа мессежийг бичээд өөрийнхөө үс бодлыг илэрхийлсэн байвал түүнийг нь бид нар дараагийнхаа нэвтрүүлгээр хөргөж болох юм шүү тийм ээ. За зөвхөн дан ганц юу биш. Уцаар биш. Бид нар үнэн ба зөв нам гэсэн пэйж хуудас, үнэн ба зөв нам гэсэн Facebook хаяг, үнэн ба зөв нам гэсэн 50,000 гишүүнчлэлтэй групп ажиллаж байгаа. Мөн үнэн ба зөв нам гэсэн 3,000 дагагчтай Twitter хуудас ажиллаж байгаа. За энэ бүгд рүү та бүхэн саналаа хэлээд санаа оноогоо хийж болох юмаа гэдэг зүйлийг хэлээ. За ингэсээр байтал нөгөө нэвтрүүлгийн цаг дуусахад 1 минут үлдсэн байгаа юм. За бид нар
нэвтрүүлэг болгоноор Монголын ард түмэнд маш сайхан уриалгыг хүргэж байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг бол бид нэр хогоо эзэдгээ хаяхгүй хогийн санд хайж сурцгаая монголчуудаа тийм ээ эрүүл цэвэр хотод амьдрий, эрүүл цэвэр аймагт амьдрий, эрүүл цэвэр сумдаа амьдрий. Дэлхийг бий болгоё. Өнөөдөр хөдөө гадаа явхад энэ хийсч байгаа цаас мас гэж бол өнөөдөр найган алдсан их байна. Тийм учраас миний сайхан олон түмэн ухаантай найз нөхөд тийм үеийн залуучууд ахын дуурлууд минь хогоо бити ил задгаа хаяарай. Эх орноо бид нар энэ олигархууд хайрлахгүй гэж болно. Энгийн иргэд бид нар хайрладаг болъё. Герман өнөөдөр эндээс эхлэх юм шүү дээ гэдэг зүйлийг уриалаад энэ удаагийнхаа өнөөдрийн нэвтрүүлгийг дуусгах шатрууга орж байна да. За батгшигт нэмээд хэлэх зүйлээр хэлээ. За монголчуудын чин сэтгэл, итгэл найдвар болж бид бас гарч иж байгаа гэж өөрсдөө ойлгож байгаа. Тэгээ бидний гэсэн бас төвийг дэмжиж байгаа маш олон Монголын ард түмэн байгаа. Тийм учраас тэр ард түмэндээ хандаж чин сэтгэлээсээ баярлалаа. Биднийг үргэлж дэмжээрэй гэж та бүхнээс хүсмээр байна. Тэг. За уцаар холбогдож ярьж байгаа, бидэнтэй холбоо өрж байгаа олон түмэн санаа хэлж байгаа Монгол түмэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүдгийн дуудлагыг авч та бүдтэйгээ үргэлж санаа солилцоо солилцож ёстой ард түмэнтэйгээ ойрхон нам нь бай, жинхэнэ ардсан нам нь бай, жинхэнэ иргэний зөрөгтэй нам нь бай, жинхэнэ хүнээ гэсэн хүний төлөө гэсэн нам нь бай, тийм ээ? Жинхэнэ ард иргэд гэсэн нам нь бай. Тийм, Монгол түмэндээ хайрлсан нам бай. Ер нь манай намын нэрийг ойлгоход их амархуу. Өмнө байгуулагдсан 26 намын нэрийг эхнээс нь дуустал нь унш. Тэгээд манай намын нэр, манай намын бодлого гараад ирж байгаа. Өмнө хэд нь бол зөвхөн өрөө төдий байсан зүйл байгаад байгаа юм да. За, ингээд Монгол түмэндээ баярлалаа. Маргааш яг энэ цагта 8:30 минутанда эргэж уулзцгаая. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.